тухай хууль, за энэ бол гэр бүлийнхаа хуультай хамт явагдана. За хоёрдугаар асуудал бол халамжийн тухай хуулийг бид нар бас өөрчлөлт оруулна. За гуравдугаарт нь бол хөдөлмөр эрхлэлийг дэмжих тухай хууль. За ингээд нийгмийн даатгалыг дэмжих тухай хууль. За энийгээ дагуул одоо хувийн тэтгэврийн энэ хуулиуд гээд ингээд 7 хуулийг ингээд бид нар өргөн барьсан. Одоо өргөн барихаар бэлэн болгож байна. Тэгэхээр өнгөрсөн одоо 10 сарын хугацаанд мэдээж энэ хуулийг өргөн барихад бол хамгийн гол үндэслэл бол өнгөрсөн хугацаанд одоо Монгол Улсын төр засгаас хэрэгжүүлсэн энэ нийгмийн хамгааллын салбарт, халамжийн салбарт одоо хэрэгжүүлсэн энэ төсөл хөтөлбөрүүд нэгдүгээр үр дүнгээ өгсөн байна уу? Яг эзнээ олсон байна уу гэдэг асуудал дээр бид нар одоо тодорхой ийм анализ хийх үнэлт дүгнэлтүүд хийжээж одоо бид нар хэрэгцээ шинжилгүүд хийх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бид нар энэ тус солиушн гэж энэ системийн инженерчлэл гэдэг энэ компанитай хамтарч манай одоо салбарт хэрэгжиж байгаа 100 гаруй хууль тогтоомж энэ журмууд дээр бид нар анализ хийгээд аль одоо хууль журмууд нь хэрэгжихгүй байгаа, яагаад хэрэгжихгүй байгаа гэдэг дээр бас дүгнэлт одоо хийгээд энэ дээр одоо тодорхой зөвлөмж авсны үндсэн дээр бид нар өнөөдөр улсын их хурал дээр одоо олон жил манай иргэдийн одоо ярьж шүүмжилдэг одоо Монгол улс халамжийн улс болсон байна. Халамж хэтэрхий автгаарсан байна. Гэх мэтлэнгээр одоо хүүхдийн мөнгө халамж мөн үү, цалинтай ээж халамж мөн үү гэдэг энэ асуултын хариултад одоо асуултанд хариулт болох одоо энэ эрх зүйн шинжилгүүдийг бид нар ингээд бэлэн болголоо. Ингээд улсын их хурал дээр өргөн барьж байна. Тэгэхээр өнөөдөр халамжид одоо жишээ авахад одоо улсын төсөөс 2.4 их найт төгрөг зардаг. Энэ бол одоо улсын уцгар зардлын бараг үнэтэй 8% өрлөө. Тэгээд дотоодын нийт бүтээгдэхүүний бараг үнэтэй 3% гараа явууллаа. Бусад улс орнуудтай харьцуулахад маш их халамж тараадаг одоо улс орн боллоо гэж дүгнэлтүүд хийгээд байдаг. Гэтэл энэ 2.4 их найдын чинь бараг 1.7 их найд нь бол хүүхдийн мөнгө одоо байх жишээтэй тий. Тэгтээ цаашдаа одоо энэ хүүхдийн мөнгийг бид нар халамж гэж үзэх үү? Эсвэл одоо хүн ам уусах бодлого гэж үзэх үү гэдэг энэ бодлогоодоо одоо бид нар ялгацлах. Цалинтай ээж гэдэг хөтөлбөр байх юм бол ямар хэлбэрээр байх юм? Үнэхээр одоо цалинтай ээж гэж нэрлэж байгаа бол энэ одоо цалинтай ээжийн хэмжээнд тэр өрхийн орлогыг дэмжих 0-3 насны хүүхдэд асарж байгаа, өсөж байгаа энэ ээжүүдэд бодиттой хэмжээнд тусдаа дэмжлэг болох энэ хөтөлбөрүүдээ бид нар шинжлэх одоо юм зайлшгүй цаг үеийн шаардлагууд бий болсон байна гэдэг энэ хүрээнд тийм ээ. За ингээд мэдээж одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэд одоо энэ группт байгаа иргэд насан туршдаа одоо хөгжлийн бэрхшээлтэй насан туршдаа группийн одоо энэ халамжийн тэтгэвэр авдаг, халамжийн тэтгэмж авдаг энэ тогтолцоо биш. Эргээд энэ хүмүүсийн одоо энэ алдсан хөдөлмөрийн одоо чадваруудыг сэргиэх одоо энэ тогтолцоо Монгол улсад бий болоогүй тийм ээ. Тэм учраас ингээд энэ халамжийн тогтолцоогоо цөмөрөө эргэж харъя. Яг Монгол улсад халамж хэрэгтэй байгаа өндөр наснууд одоо ингээд ялах салах юм зайлшгүй шаардлага байна гэж харж байгаа тийм ээ. Халамж хэрэгтэй байгаа өндөр наснууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон аав ээжүүд, за өнчиж одоо өнчин хүүхдүүд тийм яг энэ зорилтод бүлэгдүүлж чиглэсэн энэ халамж шиг халамж болгоё. Дэмсэн шиг дэмжье. Тэрс биш ингээд хавтгааруулаад одоо ингээд бүр одоо 20-30 жил ч гэсэн үргэлжлээд явсан юм халамжийн хөтөлбөрүүд байна шүү дээ. Ямар үр дүнд хүрэх гээд байгаа нь ойлгомжгүй, хинд хүрэх гээд байгаа нь ойлгомжгүй. Хүнсний толгой байна. Тэгээ хүнсний толгойг ингээд нэг хэсэг хавтгаагаар авдаг байсан. Одоо тэгэхэд хөдөлмөрийн насны буюу ажил хөдөлмөр эрхлэх чадвартай улсуудад бид нар хүнсний толгойг шаардлагагүй гэж үзэж байгаа. Тэгэхээр одоо өнгөрсөн хугацаанд одоо бид нар 10 сарын хугацаанд 280 мянган иргэд хүнсний толгой авдаг байсан бол одоо 100 мянга болсон байна. Энэний одоо 50 мянган насанд хүрсэн 50 мянган хүүхэд байна тийм ээ. Цаашдаа Монгол улсад ер нь ядуурлыг яаж хэмжих ёстой юм тийм ээ. Одоо ядуу иргэн гэдгийг бид нар юу гэж ойлгох ёстой юм? Эмзэг давхрын иргэн гэдгийг юу гэж ойлгох ёстой юм? Хүүхдийн ядуурл гэдгийг бид нар юу гэж ойлгох ёстой юм? Одоо зөвхөн ядуурлыг бусад улс орнууд бол олон аргачлалаар хэмжүүрээр хэмждэг болсон байна. Тэгэхээр энэ тогтолцоог одоо бид нар нэвтрүүлэх юм зайлшгүй шаардлага байгаа учраас бидний халамжийн одоо багц хуулиудыг өргөн барьж байгаа нэгдүгээр асуудал. За хоёрдугаар асуудал бол бидний халамжийн хуультайгаа уялдуулаад хөдөлмөр эрхлэлтийг одоо дэмжих энэ хуулиудаа бид нар өргөн барьж байна. Хамгийн сайн одоо халамж бол одоо хөдөлмөр эрхлэлт гэж өчтөр одоо шинэ болж байгаа ерөнхий сайд маань хэлсэн тийм ээ. Яг тэрнтэй адилханаар одоо энэ цаашдаа